Интортой бело зардаг дэлгүүртэй гэж бодъё. Чиний харж буй инторын бело бүр дээрх инторын тоо өөр өөр байгааг анзаарсан гээ. Зарим белон дээр 100-аас илүү, бусад нь 50-аас 100 интор байж магадгүй. Чиний анхаарах зүйл бол тархалт нь юу вэ? Хэдэн төрлийн бело байна вэ? Танд олон интортой, мөн 100 интортой белонууд хэд байгаа вэ? Мөн олон биш, бас 100 биш интортой бело хэд байгаа вэ? Үүнийг килограммаар үзүүлж болно. Дэлгүүртээ байгаа бело болгоныг авч зурган дээр хэлбэртээ тохирч байна уу? Бело болгоныг авч дээрх инторыг нь тоолж үзье. Энэ белон тоолъё. 1, 2, 3, 4 үргэлжлүүлээд 32 интортой байна. Энэ мэтчлэн бүх белонуудын инторыг тоолъё. Дараа нь багцалж авъя. Учир нь зүгээр нэг энгийн график зурмааргүй байна. Энэ тухай ерөнхий ойлголт л авах гэж байгаа. 30-30-аар нь багцлая. 0-аас 29 интортой бело хэд байна вэ гэж асууж болох юм. 30 ба 59-ыг оролцуулаад 30-аас 59-ийн хооронд интортой бело хэд байна вэ? Хамгийн багадаа 60, хамгийн ихдээ 89 интортой бело хэд байна вэ? Хамгийн багадаа 90, хамгийн ихдээ 119 интортой бело хэд байна вэ? Мөн тэгээд хамгийн багадаа 120, хамгийн ихдээ 149 интортой бело хэд байна вэ? 149-өөс их интортой бело байхгүй гэдгийг та мэдэж байгаа. Жишээ нь 5 бело 30-аас 59 интортой. Ингээд килограмм үүсгэнэ. Ягаан багна нь 5 бело байгааг харуулж байна. Ийм маягаар килограмм байгуулна. Бидэнд ялгаатай интортой белонуудын тоог килограммын төвшин харуулж байна. Бид килограммаа байгууллаа. Тэгэхээр одоо бид килограмм дээрх мэдээлэл дээр суйрлан тайлбарлаж чадах хэсгээ харцгаая. Энэ мэдээлэл дээр үндэслэн нэг асуулт байна. Мэдээлэл дээрээ суйрлан дэлгүүрт байгаа бүх белоны тоог олж чадах уу? Удахгүй энэ килограммаар би тоолно. Бичлэгээ төр зогсоогоод өөрсдөө бодоод үзээрэй. Белонуудын тоо нийтдээ хэд болсон бэ? Харцгаая. Энэ бол 5 бело байна. Энэ 5 бело байгаагаас 30-аас багагүй 59-өөс илүүгүй интортой. Цэнхэр дүрсээр 8 бело харуулж байна. Ногоон дүрсээр 4 белог, гих мэтчлэн 3 бело. Эцэст нь 120 интортой 3 бело, 149-өөс илүү интортой бело байхгүй. Энэ бол бүх белонуудын мэдээлэл юм. Иймд дэлгүүрийн бүх белоны тоо энд байна. 5 дээр нэмэх нь 8, нэмэх нь 4, нэмэх нь 3. Юу лээ? 5 дээр нэмэх нь 8 нь тэнцүү 13, 4-ийг нэмээд 17, дээр нь 3-ыг нэмээд 20. Ингээд дэлгүүрт байгаа белоны тоо 20 боллоо. Та нар дахин шинэ асуултуудыг асууж болно. 60-аас илүү интортой белоны тоог мэдхийг хүсэж байна уу? 60-аас илүү интортой белоны тоо би 60 эсвэл 60-аас илүүг авч үзье. 60 эсвэл илүү интор энэ ягаан өнгөтэй баган доторх таарахгүй байна. Бүгд 60-аас бага байна. Бусад бүх багнаа нь 60 эсвэл түүнээс дээш интор тоологдож байна. Энэ нь болохоор 60-аас 89, энэ нь болохоор 90-с 119, энэ нь болохоор 120-с 149. Ингээд 60 ба 60-аас илүү интортой 8 бело, 8 белоны тоог энэ баганд илэрхийлж байна. 4 белон дээр нэмэх нь 3 бело. Иймд энэ нь ерөнхийдөө бүх бело болно. Гэхдээ эхний савнд энэ 5 белог оролцуулахгүйгээр 60 юм уу түүнээс илүү интортой. Тэгэхээр энэ 5 белонд 20-оос илүү байна. Харцгаая. 8 дээр нэмэх нь 4, тэнцүү 12 ба дээр нь 3-ыг нэмээд 15 болно. Аль 5 нь 20-оос бага вэ? Иймээс энэхүү килограммыг ашиглан энэхүү сонирхолтой асуултанд хариулж чадна. 60-аас 89 интортой белонаас 120-оос 149 интортой белон хэр их байгаа вэ? 60-аас 89 интортой 8 бело байна. Яг 120-оос 149 интортой 3 бело байна. 60-аас 89 интортой хэсэг 5-аас илүү бело байна. 120-оос 149 нь үзүүлэлт болно. Бид олон асуултанд хариулж чаднаа.
Гистограммыг тайлбарлаж утгыг нь гаргаж өгч байгаа гэдэгт итгэлтэй байна.